Одоо бүгдээрээ Modify tab-ын Modify panel дээр эдгээр засвар өөрчлөлт хийхэд шаардлагатай багжуудыг авч үзэх болно. Хүсвэл та эдгээр багжууд дээр улгааныхон курсорыг бага зэрэг удаан байршуулж видео хичээл үзэх боломжтой. Ингийн тулд Windows Media Player 12 эсвэл түүнээс дээш хувилбарыг суулгасан байх ёстой. Эхлээд бүгдээрээ зөөх аргуудтай танилцъя. Хамгийн энгийн арга бол зөөхийг хүссэн элементээ сонгоод маус нэгээ дарж чирэх замаар зөөх юм. Эсвэл шаардлагатай элементээ сонгоод түр хэмжээ болон тогтмол хэмжээний идэвхжсэн цэнхэр утгуудыг ашиглах боломжтой. Жишээ нь бүгдээрээ уг хэмжээн дээр 250 гэж өгье. Мэдээж энэ бидний сонгосон элементийг зөөх болно. Бүгдээрээ ESC дараад сонголтоо болиулъя. Хэрвээ та анзаарсан бол бидний зөөх үйлдэл хийхэд эдгээр улаан өнгөтэй объектууд тухайн өөрчлөлтийг мэдэрч дагаж өөрчлөгдсөн байгаа. Энэ нь constraints буюу хязгаарлалт юм. Товчхондоо ухаалаг харилцан хамаарал гэж ойлгож болно. Ихэвчлэн бид хязгаарлалтыг тогтмол хэмжээ ашиглаж үүсгэдэг. Жишээ нь бүгдээрээ уг хэмжээг сонгоё. Ингээд EQ буюу тэнцвүүлэх хязгаарлалтын тэмдэглэгээ гарч ирлээ. Бүгдээрээ маус нэгээ товшъя. Үр дүнд нь уг цонх тухайн өрөөг голлож өглөө. Мөн уг хэмжээг сонгоход төгжээ гарч ирлээ. Бүгдээрээ төгжиж өгье. Тэгээд дахин ханаа зөөе. Энэ удаа бүгдээрээ keyboard-ныхоо сумыг ашиглаарай. Энэ тохиолдолд зүүн эсвэл баруун тишээ дарах нь тохиромжтой. Эсвэл Shift-ээр дарж байгаад сумаа дараарай. Энэ нь арай хол алхамтай зөөхөд туслах болно. Ингээд бидний үүсгэсэн хязгаарлалт мөрдөгцөөр байгааг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл уг цонх өрөөгөө голсоор байна. Харин уг угаалтуур ханаас 250 мм-ийн зайтай зөөгцөөр байгааг анхаараарай. Мөн түнчлэн хязгаарлалт үүсгэхийн тулд Align буюу зэрэгцүүлэх багжийг ашиглах боломжтой. Баруун гартлын гадаргууг зааж өгье. Энэ тохиолдолд төв нь идэвхжсэн байна. Улгааныхон курсорыг баруун гадаргуу дээр аваачаад таба товшоод идэвхжүүлье. Тэгээд маус нэгээ товшоод уг орны толгоон дээр маус нэгээ товшоод төгжээ гарч ирэнгууд нь төгжиж өгье. Мөн уг угаалтуурын гадаргууг сонгоод сул дураа сонгоод төгжиж өгье. ESC2 дараад багжаасаа гаръя. Одоо бүгдээрээ ханаас сонгоод түр хэмжээний тусламжтай өрөөний дотор орон зайг 4400 болгоё. Бидний авч үзсэн ихэнх зөөх аргууд ойролцоогоор зөөхөд хөрөмжтой. Одоо бүгдээрээ шаардлагатай хэмжээнд зөөх аргыг авч үзье. Ингийн тулд Box Selection-ээр бүгдийг сонгоод Modify panel дээрээс Move багжийг сонгоё. Тэгээд уг болон дээр маус нэгээ товшоод улгааныхон курсорыг чөлөөтэй хөдөлгөөрэй. Ингээд объектуудын маань гадуур гарсан цэнхэр хүрээ шинээр байрших байрлалыг илэрхийлж байгааг анзаарч байгаах. Энэ удаа бүгдээрээ төслийн 00 цэгийг тэмдэглэсэн зурааснуудын огтлол дээр маус нэгээ товшъя. Тэгээд ESC товшиж сонголтоо болиулъя. Та ихэнх Modify буюу засварлах багжуудад хоёр аргаар хандах боломжтой. Нэг нь эхлээд засварлах объектоо сонгоод дараа нь багжаа сонгох байгаа. Хоёр дахь нь багжаа сонгоод засварлахыг хүсэж буй элементээ сонгоод Enter товшиж сонголтоо хүлээн зөвшөөрөх байгаа.
ихэнх Modify багжуудын хувьд Options bar дээр нэмэлт сонголтуудыг санал болгож байдаг. Эдгээр нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Жишээ нь бүгдээрээ constraint буюу хязгаарлахыг шагтлаа. Тэгээд дурны газар маус нэгэ товшоод улааныхон курсорыг зүүн гартал руугаа явуулъя. Ингээд хэр зайтай зөөх маань гарч ирж байгаах. Бүгдээрээ constraint-ийг чагтлсан тохиолдолд зөвхөн хэвтээ босоо тэнхлэхийн дагуу зөөх боломжтой. Ямар нэгэн байдлаар өнцгийн налуутай зөөх боломжгүй гэдгийг анхаараарай. Мөн та төр хэмжээний тусламжтай утгаа тааруулахаас гадна гараас хүссэн хэмжээгээ заагаад Enter дарахад хангалттай. Бүгдээрээ дахин move багжаа сонгоё. Тэгээд constraint-ийн чагтыг аваад disjoin буюу нэгдлийг салахыг чагтлаа. Дурны газар маус нэгэ товшоод улааныхон курсорыг хөдөлгөөрэй. Бүгдээрээ хязгаарлалтыг авсан учраас дурын үндэсгийн дагуу зөөх боломжтой болсон байна. Энэ үед нь маус нэгэ товшоорой. Ингээд анхааруулгаагүй өгч байна. Тодруулж харуулсан хуг элемент устгах болно гэж байна. Окей товшъя. Учир нь бүгдээрээ disjoin буюу нэглийг салгасан байгаа. Үр дүнд нь өмнөх тохиолдлуудад бүгдээрээ уг ханы зөөхөд бусад элементүүд маань харилцаа хамааралтай зөөгдөж байсан. Харин энэ тохиолдолд нэгдлийн болиулснаар зөвхөн тухайн маань зөөгдөж байна. Мөн үргэлжлүүлэн байршуулах боломжгүй болсон хэмжээнүүд маань устсан байгааг анзаарч байгаах. За ингээд бүгдээрээ зөөх аргуудыг авч үзлээ. Та дарж чирэх замаар keyboard-ны сумны тусламжтай ойролцоогоор зөөхөөс гадна move багжийн тусламжтай наривчлалтай зөөх боломжтой.